Гар утаснаас хэрхэн био3 дээр бичлэг хийдэг вэ? Бичлэгээ дуустал нь дагаад хийгээрэй. Өнөөдөр бол ирээдүйг бишээ, яг одоо. Чи анги сурахгүй бол өрсөлдөгч чинь сураад чиний ажлыг илүү хурдан, илүү хямд, илүү сайн хийчихнэ. Гэхдээ энэ аймаар сонсогдож байгаа ч нэг сайхан зүйл байна. Анги сурах гэдэг заавал программист болно гэсэн үг биш. Зөв асуулт асууж сурах, өөрийн ажлыг 10 хөнгөвчлөх л тухай. Өдөрт ердөө 15 минут. Нэг жижиг промпт. Нэг жижиг туршилт. Нэг жижиг автоматжуулалт. Ингээд 30 хоногийн дараа чи ашигладаг хүн болчихно. 3 сарын дараа чи багийнхаа хамгийн үн цэнтэй хүн болно. 1 жилийн дараа чи боломжоо өөрөө сонгодог болно. Чи дараа сурна гэж бодож байна уу? Дараа гэдэг өдөр ирэхэд бусад нь аль хэдийн төрүүлчихсэн байдаг. Тиймээс одооноос өрсөлдөгч биш, өөрийнхөө хамгийн хүчтэй туслах болго. Өнөөдөр эхлээд нэг л зүйл хий. Нэг промпт бич. Нэг даалгавраа ангаар хийлэг. Чи чадна. Эхлэх л хэрэгтэй. Хүүе! Ийм өндөрт ямар сайхан харагдаж байна. Харь гаргийн найзууд маань хаагур байна. Уулзах юмсан.